Дэлхийн одоо зөвлөж байгаа нэг амны алт нь бол энэ мэсцлийн амны алт байна. За мөн одоо E95 буюу бас шүүлтүртэй амны алтыг зөвлөж байгаа. За дараагийн нэг гол зөвлөж байгаа одоо энэ зөвлөмж бол дэлхийн нийтээрээ амны алтны сомсдолд орсон байна нэгдүгээрт. За хоёрдугаарт одоо энэ амны алтыг бол одоо заавал зөвхийг зөвлөж байгаа учраас өөрийн одоо орны нөхцөлд бол тааруулаад энэ даавын амны алтыг бол хийд зөвхийг зөвлөж байгаа. За тэгэхээр ер нь бол хэдийд амны алтыг зөвх вэ гэхээр зэрэг олон нийтийн газраар явахдаа тухайлбал одоо зах дийлгүүр худалдааны төвөөр явах, за мөн нийтийн үйлчлэгээний газруудаар үйлчлүүлэхдээ тухайлбал банк байна, нэг засгийн үйлчлэгээний газрууд байна. За мөн гадуур одоо явахдаа олон нийтийн үйлчлэгээр явахдаа за мөн одоо эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ. За дараагийн бас нэг зүйл бол өвчтөе хүн асрахтаа бас заавал зөвхийг зөвлөж байгаа. За мөн та өөрөө тийм ээ томооц талдварын одоо шинж тэмдэгтэй бол бусдад талдвар тараахгүй тулд за мөн өөрөө одоо бусдад халдвараас нэмж авахгүй тулд бас амны алтыг зөвхийг зөвлөж байгаа. За хоёрдугаар таны гол шаардлага бол амны алт чинь ямар одоо байх юм бэ гэдгийг зөвлөж байгаа. За энд бол хамгийн нэгдүгürt бол одоо даавн ч бай тийм ээ нэг удаагийн амны алт ч бай эрүүний доогуур тэгээд нүүр бүтэн хамрын дээгүүр одоо бүтэн одоо далдалсан байх хэрэгтэй гэдгийг зөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл жишээлбэл одоо ингээд зөвхөд тийм ээ ингээд одоо хажуудлаас нь харахад ингээд бүтэн ингээд орж явахаар. За дараагийн нэг нь бол энэ даавн амны алт чинь бас хийхдээ бас эрүүний болон хамрын энэ ухлаацуудыг оруулж хийгээрэй гэдэг нь. За ингээд зөвхөд бол одоо ингээд хамар битүү орж ийн тийм ээ. За мөн энэ эрүү орж ийн. Тэгэхээр ингэж орж гэдэг маань энэ бол одоо халдварын ямар нэгэн одоо надаас гарч байгаа шүүрэл тийм ээ гадуур цацагдахгүй байх. Бусдын цацруулж гадагшаа цацж байгаа шүлс тийм ээ бусад биологийн шингэнийг би өөрөө авахгүй тулд энийг зүүж байгаа учраас энэ бол одоо хамгийн нэгдүгээр шаардлага бол одоо хамар нүүр тэгээд эрүүний доогуур бүтэн одоо дүүрсэн байх хэрэгтэй гэдгийг зөвлөдөг. За хоёрдугаарт ингээд зүүснийхаа дараа ерөөсөө маскныхаа гадна болон дотор тал битгий үрээрээ гэдгийг зөвлөж байгаа. Жишээлбэл хүмүүс ингээд зүүчээл те эвгүй таарахгүй байгаа юм ингээл барайл ингэж бариад байдаг. Гэтэл энийг бол битгий бариараа гэдгийг зөвлөж байгаа. Яагаад гэвэл энийг өөрөө эн чинь ингээд бохирлогдож байгаа зүйл. За 3 дугаарт бол ер нь 2 цаг тутамд болж өгвөл тийм ээ солихыг одоо зөвлөж जैन. Тэгэхээр зэрэг амны нэг удаагийн амны алт адилхан ер нь даавн амны алтаа ч гэсэн ер нь 2-3 цаг тутамд наан нь одоо ханиад юм уу найтайх тий шүлсээр юм уу норох чихдэх бохирдох юм бол 2 цаг юм уу 3 цаг болоогүй салах хэрэгтэй гэдгийг одоо иргэд маань онцгой анхаарах хэрэгтэй. За тэгэхээр мэдээч одоо хүүхдийн насан туршидтийн өөртөө тохирсон нүүрнийхээ хэлбэр таарсан амны алт зөвх юм бол энэ бол илүү одоо ач холбогдолтой гэдгийг зөвлөж байгаа. За нэг удаагийн амны алт хэрвээ одоо та зүүжээвэл тийм ээ ингээд хүмүүс бол одоо ингээд зүүчээл энэ тэндээ хүрэхгүй гэдгийг юм чинь сая зөвлөлөө шүү дээ. Тэгэхээр зэрэг эрзэнэн одоо ингээд зүүцэн байхад шууд ингээд чихнийхээ тогтоогчоо шууд аваад ингээд шууд одоо хогийн савн шууд таях хэрэгтэй. За даавныг ч гэсэндээ солих бүрдээ заавал гараа савндаж одоо тухай бүр угаах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг амны алтыг бол бид нар яг ерөнхий одоо арзмаараар бас ингээд бид нар бэлдсэн байгаа. Тэгэхээр зэрэг энэ одоо бэлдснээр бас гэрийн нөхцөлд бас өөртөө одоо хийж болно. За тэгээд ямар одоо материалыг яг гэхээр хөвөн даав гэж байгаа. Өөрөөр хэлбэл нилон биш. Мөн ноосон биш. Яг үл эн чинь ширхгэн том болчин те. Тэгэхээр зэрэг мэдээж хамгаалахгүй шүлсийг цацрахаас одоо гадагшин цацагдахаас хамгаалахгүй учраас ийм хөвөн даав. Энийг бол одоо 3 давхар доошгүй гэж хэлж байгаа. Тэгэхээр зэрэг 3 давхар тэгээд чихний энэ тогтоогчийг бол аль болохоор ийм тохиромжтой авахд тийм ээ. Мөн одоо зүүхэд эвтэхнэр буюу өөрөөр хэлбэл уяах биш ийм эрзэнэн материал ивэл зүгээр шүү гэдгийг зөвлөж байгаа. Тэгэхээр зэрэг гарын дор ийм хөвөн даав материалаар аав ээжүүд маань те иргэд маань хүүхдтэй өөртөө хийх бас юм боломжтой байгаамаа гэдгийг зөвлөж जैन. За тэгээд даавн одоо амны алтыг бол нэг удаагийн амны алтыг бол эмч нь бол шууд хогийн савнд хайгсан те. Хайсны дараа гараа заавал угаана. За даавн амны алтыг бол яах вэ гэхээр зэрэг 40-оос дээш халуун усанд савндаж угаагаад тэгээд 56 градусаас дээш одоо эндүүгээр эндүүтэх хэвээр халуун эндүүгээр өөрөөр хэлбэл энэ бол пицгийн одоо шин чанараар нь одоо
халдвар үтгэж штэ тийм ээ ариутгаж халдвар үтгэж байгаа гэсэн үг. Тэгэхээр зэрэг ийм даваа амны алдыг бол хэрвээ та зүүж байгаа бол нэг хүнд бол 4-5 ээлж байх хэвээр. За тэгээд солих бүртээ гараа савндаж угаана. Сольсны дараа бол энийг халуун одоо 40-с дээш градусын халуун усаар савндаж угааж халуун эндүүгээр эндүүдэрээ гэдгийг эмчин зөвлөж байна.